Монгол улсад худалдааны салбарын борлуулалтын орлого 2024 онд 67.8 их найт төгрөгт хүрч өмнөх оноос 13.4%-аар өссөн үзүүлэлттэй байна. Тус салбарын борлуулалтын орлогын 20.8%-ийг хүнсний бүтээгдэхүүн дангаараа эзэлж байгаа бөгөөд 45.7% нь бөөний худалдаа, 54.3% нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна. Эдийн засагт нөлөө үзүүлж буй салбаруудын нэг болох худалдааны салбарын бизнес эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгө, барааны татан авалт хийхэд санхүүжилтийн хэрэгцээ тулгамдсан асуудлуудын нэг болдог. Ариг банк 2025 оныг худалдааны салбарыг дэмжих жил болгон зарлаж, бизнес эрхлэгчдэд бараа татан авах барьцаагүй зээлийн бүтээгдэхүүнийг санал болгож байна. Ариг банк нь худалдааны салбарт түшигсэн дижитал банк болох зорилгын хүрээнд 2025 оныг худалдааны салбарыг дэмжих жил болгон зарласан байгаа. За энэхүү жилийн хүрээнд бид сүлжээ дэлгүүрүүдийн ханган нийлүүлэгч нарт зориулсан бараатад авах барьцаагүй зээлийн бүтээгдэхүүнийг шинээр нэвтрүүлсэн байгаа. За энэ бүтээгдэхүүн маань харилцагч нарт тулгардаг барьцаа өрнгийн асуудлыг шийдвэрлэж, бизнесээ өргөжүүлэн санхүүгийн асуудлаа хурдан бөгөөд хэлбэрээр шийдэх боломжийг бий болгож өгснөөрөө онцлогтой байна. Бараатад авах барьцаагүй зээл маань худалдааны салбарын бизнес эрхлэгчдийн эргэлтийн хөрөнгийн зээлийг хамгийн таатай нөхцлөөр шийдэж байгаараа онцлог байгаа. Ямар нэгэн үйл хөдлөх хөрөнгийн барьцаа өрнг шаардахгүйгээр 5 тэрбум хүртэл зээлийг та бүхэн авах боломжтой. Зээлийн шалгуурын хувьд Ариг банктай хамтран ажиллаж байгаа байгууллагатай хамтран ажиллаад нэгээс доошгүй жил болсон байх. Хамтран ажиллах гэрээ маань хүчинтэй хугацаатай байх шаардлагатай байгаа. Зээлийн нөхцөлийн хувьд болохоор сарын 1.6-аас 1.8% хүүтэй. Хугацааны хувьд 12 сараас 24 сарын хугацаатай байгаа. Та бүхэн захиалагч талтай хамтран ажиллаж байгаа хугацаа болон борлуулалтын орлогоос шалтгаалan зээлийн хөв болон шимтгэлийг буруул авах боломжтой байгаа. Ариг банкны хувьд худалдааны салбарыг дэмжих жилийн хүрээнд эргэлтийн хөрөнгийн зээлийн хугацааг уртасгаж, босон орлого барьцаас онлайн зээлийн хэмжээг нэмэгдүүлж, аж ахуйн нэгж байгууллагууд зориулсан уян хадгаламжийн бүтээгдэхүүнийг шинээр нэвтрүүлэн ажиллаж байна. Ариг банк 2025 онд худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдэд 200 гаруй тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгохоор ажиллаж байна.